сайн хүмүүсээ энэ байна. Тооги байна. Тэгээд Анжина бид хоёрын одоо ингээд YouTube-ийн бичлэгнүүдний 200 subscribe хүрсэн. Тэгээ ингээд догбогийн парти хийж байна. Тэгээд subscribe өмнөх 100 хүртэлх subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Бас 200 хүргэсэж 200 subscribe хүргэсэн бас хүмүүстээ баярлалаа. Тэгээд бид хоёр улам гой бичлэг хийгээд улам илүү хичээх болно. Улам илүү хичээх болно. Тэгээд бид хоёрыг дэмжээрэй. Subscribe дараарай. За тэгээд өчигдөр 200 subscribe хүрсний 200 subscribe хүрээ. Тэгээд манай аав ээж хоёр өчигдөр ийм арт ороод юм авчаад байсан. За бид хоёр юу загсан бэ гэхээр Venus займаг болон Dobbo-гийн загсан. Тэгээд бас миний аав ээж хоёр дүү бид хоёрт маш онцгой surprise байсан. За ямар surprise вэ гэхээр Цойлогсод гэдэг энэ ном болон Harry Potter 7 дугаар бүлгийг байсан 6 шүү дээ. 6. Тэгээд 6 дугаар бүлэг тэгээд одоо ингээд ганцхан 7 дугаар бүлэг дотор байгаа Harry Potter-ын за Цойлогсод нь уншиж эхлэх байгаа. Гэхдээ ямарсан гоё еврейчүүдийн тухай ном гэсэн. За тэгээд энэ дагбогийн зүгээр нэг ганцтай дагбогийн бишээ. Тэгээд энэ дагбогийн дотроо чизтэй. Тэгээд энэ Venus-ын харж байгаа хэм 4 төрөлтэй нэг төрөл нь 3 ширхэгтэй. Тэгээ нийт дотроо 10 ширхэгтэй Venus гэдэг нэртэй займаг байгаа. Энэ бол яг жинхэнэ Venus, энэ бол цагаан шоколадтай Venus, энэ бол самартай шоколадтай. Үгүй энэ самартай ийм бичэнтэй юм шиг байна. Энэ бичээний за тийм үү. За тэгээ subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. За хоолой эцэцгээе. Бислэг татаггүй. Трет. Бислэг нь ингээд нөгөө юу яатсан болохоор харагдахгүй байна. Гэтэ бислэг бол хамт ихсэж байна. Бас ингээд хайлаад юу болчих. Тэр яагаад догбогийн дуртай? Нэгдүгээр Dangerous Betrayal халуун ногоолонд амар их дуртай. Хоёрдугаар гэвэл одоо ингээд зарим юм халуун ногоотой юмнууд ч юм ингээд энэ зажиулахад юм төвхтэй байдаг болохоор бас ихэнх халуун ногоотой хоолнууд нь ерөнхийдөө махтай байдаг. Тэр энэ Dobbo-гийн бол яг энэ үдэнэ загсны бэлэг болохоор махтай тооцож байгаа. Тэгээд загсан дуртай юм уу? Ямар ч юм их гоё амттай ихэндээ ер нь бол нэг хоолны газар Dobbo-гийн эзнээс хойш Dobbo-гийн дурггүй байж байгаа. Өөр нэг амттай юм артын Dobbo-гийн эзнээс хойш Dobbo-гийн би дуртайсан. Тэгээд яг юунд нь аль дуртайгаа сайн мэддэггүй. Гэхдээ миний бодлоор би үдээд нь юм дуртай юм шиг байгаа юм. Тэгээ халуун ногоотой болохоор илүү гоё амттай гэж бодоод Dobbo-гийн дуртай юм шиг байна гэж би өөр болоод. Би Dobbo-гийн бүх зүйлүүд нь дуртай. Тэгээд ерөнхийдөө ягаад Dobbo-гийн анх хизээ Dobbo-гийн эзэжсэн бэ гэвэл одоо ингээд ерөнхийдөө би өмнө ингээ Монгол билэг оюун гэж сургууль сурдаг байсан. Тэрнээсээ одоо ингээд юу юм бэ? Монгол үндэсний бүжиглээд медаль авсныхан дараа гэгээд танд Ralph интернетийг сүйтгэсэн гээд тэр хүүхэлтэй кино гэгээд театраас үзсэн. Тэгээд тэрнгээр нь ээж нь Анжина бид хоёрыг тосч аваад тэгээ ингээ нэг хоолтой газар орсон. Нэрийг нь санахгүй байна. Гэтэ ямар ч бас солонгос орны газар. Тэгээ ингээл дахиад эзэж байгаагаарууд нээж нэг юм идэт хам би асаж эцсэн чинь ингээл амар гоё анцтай. Тэрнээс хойш л
ерөнхийдөө тоббугийн дуртай болсон гэж хэлж байна. Тэгээд надад тоббугийн аль нь илүү их таалагддаг вэ гэхээр үдээ юу тоббугийн хоёр нэг таалагддаг. Тийм доо. Тэгээ энэ тоббугаас тийм гоё зөөлхөн болохоо тийм мэддэг. Хоёр одоо YouTube-ийг хэдэн subscriber болгохыг хүсэж байна? 1 сая. Нэг тоббу мэдээ. Нэг тэрбон. Хизээ нэг өдрөөр тийм байж олно шүү дээ. Одоохондоо нэг тэрбон subscribe болсон ганц хүн энэ дэлхийд байгаа. Тэг хизээ нэг өдөр алхахаа. Тэгээ бид хоёрыг одоо нэг тэрбон subscribe болгоход нь туслаарай. Тэгээ бид хоёр олон говьчлаг харуулах болно. Баяртай. Хөөе. Дахиад нэг асуулт асууя. Хоёрын хамгийн дуртай YouTube чинь хийнэ? Монголоос Ададаас. Монголоос гэвэл би Дайми Унагийн YouTube-ийг ер нь бол үздэг шинэ гарангууд эсвэл яаж үзэж байгуул тэгэл ээжийг дагаад үзчихдэг. Дайми Унаад дуртай, Дайми Унаад уулзах юмсан гэж үздэг. Ерөнхийдөө зөндөл байдаг болохоор яг алийг яг нэг тавьдаг гэж хэлж чадахгүй нэг ерөнхийдөө. Гэтэ ерөнхийдөө хамгийн хүздэг влог гэвэл одоо Дайми Унагийн. Тэгээ Дайми Унагийн яга гоё вэ гэвэл нэгдүгээр одоо юм хоолнууд нь амар тийм нэг юм чаленж амар хийдэг. Тэгээ аяллаа влог нэмэр дуртай. Тэдээс хаяад юм unboxing хийн. Ерөнхийдөө янз бүрийн бичлэг гэдэг болохоор би дуртай. Би ч гэсэн. За гадаадаас гэвэл ерөнхийдөө Гадаадын влог бол нэг үздэг. Гэхдээ ер нь бол өмнө үзчихсэн Mongolia Family бас S Family хоёр үздэг. Гэтэ одоо нь бол нэг үзэхгүй байгаа л да. Гэхдээ ер нь бол энэ хоёр бас дуртай Mongolia Family болон S Family. би ерөнхийдөө одоо баг Монгол юм үзэхэд бэлдсэн. Ерөнхийдөө дандаа гадаадын влог геймерүүдийг үздэг. Тийм болохоор яг ерөнхийдөө зөндөө л гадаадын юм үздэг. Тэг би илүү ээжил ингээл үзэж байгаагаар тэгэл дагаа үзчихдэг болохоор S Family гэж хэлмээр байна. S Family гоё тий. Тэ. За дуусах уу? Тэгээд хүмүүст гоё үг хэлээд дуусгая тий. Тэгээд одоо бид хоёрын бичлэгийг үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Тэгээд дахиад ингээд 100 болон 300 болонгууд нь дахиад нэг гоё парти хийх болно. Баяртай. Баяртай. Яраа та нарын тоббугийг авахыг хүсвэл ийм мартаас аваарай.